За сайн байцгаана уу. За давках бүтээр уулын дугуй ус яврах зохиохгүй дээрх төгөл дээрх өдөртөө яриад ингээд газар уналтаа зохион байгуулж аваад постро гаргаад янз янзын одоо нэг шаардах юмнуудаа гаргаад за тэгээд маргааш нь шууд өглөө 8 биш 7 цагт уулзаад тэмцэн болох газараа үзээд төгөл дээрх машинтайгаа бие моциклтойгоо за тэгээд тусгай ингээд зөвшөөрлөх хөстэй мэн ингээд замын бэлтгэл ажил нэг иймэрхүү явуулж байна. Шинхтийн дараагаас зөвшөөрлөө аваад овоогоо ингээд ажил эхэлж ийла. За тэгээд давках маань шүүгчнэртэй ингээд нийлцэн. Төрөө тэгээд XK маань ирсэн. За тэгээд зүйлэг амар өндөрсөн болохоор шинээр 2 хатуур авсан. Дэлгэрх өөрөө өвсөө хадсан. Тэгээд манай 2 хөгшин шүүгчнэр бол үнэхээр мундаг бүгдийг хийж өгсөн. Хийж байгаа нь тэгээд дүүнер маань зам талбайгаа барьж байгаа. Тэгээд жоо ус хэцүү байхын тодорхой. Тэгээд таар бууга хэрэг дуртай. яаж зүгээр яг наад мөнгөсөн болохоор манай 2 дүү бургерний төлөө байрлалцсан. За тэгээд темкад авсан. Нэг иймэрхүү юмнууд маш хурдан. За бургертэй юу? Тэгээд уусаа юм бичлэг үзэхтэй. Амар бидний хувьд бол 2 хоног маш их байсан. Шууд ууланда юу ч гооцсон. За тэгээ ингээ би бас данс тооцоогоо барьж явсан. Энэ бол зүгээр эхлэлийн л данс тооцооны юм болж исэн. За тэгээ ямар ч XK-гэрээ тавхлах ганц нэг гэп walnut-ыг барьж исэн. За доор бол XC-ийн замаа хийжсэн. За тэр муу дэм хөрөх шиг би хурц барьсан. Юугаар гэж юм бэ? Тэгээд бид нар яг ихний өдрөөр бол ингээд 2 шүүгч маань бол үнэхээр мундаг байсан. За тэгээд давкахын машины пол талуу уулзсан. Маргааш нь би холбоо жеркахтай уулзаж бүртгэлийг хийл гэж. Тэгээд би бас нэг солонгос авах гэж байгаа. Тэрнийхээ бичгээр дэгсэн. За тэгээд 050 тэнцвэрний бэлтгэлийн 2 дахь зөвшөөрлөг авсан. За тэгээ энийг сонсоорой. За тэгээ бид нар дугаасаа бүх юм болоод ин гэж явах. Тэгээ ямар ч бид нар уу нь бол Чингэлтийн үнгүү фитнесээс энэ сонгон хайрхан дүүргэлөөгөө уруудах зөвшөөрлийг нийслэлийн засаг даргаас өгсөн. За тэгээ бид нар энэ сонгон хайрханлогоо уруудах ам маань даанч цэргийн 05 дугаар ангийн зуны туслан болж тараа. Тэгээд энэ зуны туслан бүр хаягдцсан балгаас болсон газар байсан. Тэгээ бид нар нэг ачаал бүгдлөг өгөөчсөнд нүүд нийслэлийн засаг даргын эвэлдор гээд зөвшөөрлөө авсан болохоор өөр газар зөвшөөрлөө авах шаардлагагүй хаа гэд үйл ажиллагаагаа хийгээд эхэлсэн чинь энд нь бас нэг хамгаалагч гээд нэг хүн байж тараад. За тэгээ тэр хүнээс авахуулаад тэр хүнээс бүх юм авахуулаад тэгээд айгүй хэцүү байдалд орсон. Зам талбай засах гэж ирсэн хүмүүсийг оруулахгүй. Тэгээд зөвшөөрлөлтөө байсан цэтэй хамаагүйгээд за тэгээд дээгүүр доогоор угаасаа мэдээж шууд зөвшөөрлийг нэгэн цагийн дотор нэг удаа уцаар яриад авчдаг юм биш. Тэгээд манай дугуй холбооны ерөнхий нарийн бичиг төгөлдрөх маань явж хөөцөлтөөд ангийн загч мэрэгчтэн хөөцөлтөөд зөвшөөрлөө авахын хооронд нөгөө үүдэнд байсан хамгаалагч нь бидний зам талбай бэлтжижсэн экскаваторыг байгаль орчин хамгаалах гэдэг одоо яамны нэг одоо тийм хүмүүсийг тэгээ бас цагдаа магдаа дуудаад одоо тэгээд манай экскаваторын жолоочийг 250 мянган төгрөгөөр торгосон. За тийм мэдээж одоо тэр хүн чинь бидрээр түрээслүүлээд ажиллаа хийжсэн болохоор бид нар тэрний хохирлолон бүх юмыг даасан. Тэгээ ер нь бол тэр хамгаалагч ах бол сайн ажиллаа хийж ийн гэж бодох уу эсвэл айгүй тийм юу юм чинь ажлын хинээтэй хүн шиг санагдлаа. Тэгээд ямар ч тэ XC-ийн төрлийн замаа бид нар бэлтжижсэн. Тэгээд оноос XK-с бол ганц нэг газар сонирхолтой болгох үүднээс нэг шороогоор овон тоон хийж өгөөд нэг чимэглүүр хэм хийгээсэн. Тэгээ манай BM-ийн даунхилийн зам бол одоо ерөнхийдөө 40% явж исэн. Бид нар яг төлхөө энэ уулын дугуйн төрлийнхөө энэ XC төрлийн зам руу төлхөө орсон. Тэгээд бидний төрөл хамгийн сүүлийн өдөр нь болохоор бидний зам яах вэ хөө гэдэг өөртөөхөө замд анхаараагүй байснаас болоод бидний зам талбай жоохон хударлаа. За яах вэ? Тэгээ юм нэгээр тусгаш бид нар ямар ч бүх зөвшөөрлүүдээ авч чадсан.
Тэгээд дараа жил зөвшөөрлөлтөөгөө хийж ирээд дахиад экскаваторт орж ирээд энд хийж бүтээсэн юмнуудаа бүр том болгож хийн байхаа гэж бодож байна. За тэгээд ямар ч бидний тэмцээнийг үзээрэй. За гих мөрчлийн иймэрхүү юмнууд болсон за тийм манай дүүнэр Тэгээд хөрд ирж байгаа ярьж байгаа. тэгээд энэ өндөр зүйлэгтэй болохоор хичнээн хатуураар хатсансан дээр жим гарч ажилласан болсон юм шиг. Нашаалтаа япон. Яа. Дүүнэр үнэхээр мундаг. За энэ дээд тэмцээнийхээ замыг бариад ийм капны биелайн ингэж хийлээ. Тэгээ олоолаа байсан байх маш хурдан өнгөрсөн. Тэгээд би энэ темпийг хараад стрессцэн зогсож байна. Темпээр хадуураар өвс хатсан хэцүү. Юу гэдэг ингэж зогсож ирсэн. За тэгээд би бүр стресстэй тохиолно өөрөө авч хадуураар яг замаа гаргасан. За тэгээд циклороо угаалнуудаа жоон татаршуулсан. Оно соронтой хөөхтөд гоосон чинь нэрээ би өөрийнхөө циклоор тэгээд энэ жижиг мопедоор тэгээд болгосон. За тэгээ манай энд бол өдөржингөө хадвартай болсон. Дагах бүтээ хийж байгаа ч л иймэрхүү дээшээ доошоо өдрийн угаасаа яг энэ уул руу 1000 дээшээ доошоо явж байгаа. Тэгээд замаа хийж дуусаагүйсэн чинь манай уулын дугуй тэмцэд маань юу ажилласан. Бэлтгэлээ хийжсэн. Жак бол энэ дээр маш их бэлтцээ. Тэгээ уусаа энэ жилийн замыг бол бид нар нэлээд чанар өндөр түвшинд хийх гэж оролцсон. За тэгээд X-ийн замд бид нар бас нэг зөв бид нар дов хийсэн. тэмцээн болохоо яг нэг л өдөр дутуу байна. Нэг л өдөр ч гэжтэй одоо ингээд нар буух гэж байна. Бид нар тэгээ ямарсан дээ XG гүжсэн дээ. Газраа жоод гур зөхөд. Ганц нэг жижиг мини капи гээд гарын хадлага малаа битүү цэвэрвчлээ. Йоо битүү шумалтай газар. Ус энэ модон донд хэрэл устай л хөттэй. Дуусч энэ. Йоо маргааш гисгийн тэмцээн болно. Даун хийлэн хүүхдүүд варма инэ. За энэ өдрийн ажил ингээд ТМК-гийн нурууны юм хийж тармуур тийм билээ. За тэгээ бидний ажил дууссан багшлуудаа хуураагаад ирсэн чинь энэ баатал явуулсан. Тэгээд ер нь бид руу бол мод цод орно гэдэг юм аюулгүй байдлын форломорлоо өнөөдөр авсан. Тэгээ өнөөдөр хийх юм дууслаа. Хийх ажил дууслаа гэж давхахтаас хийх ажил гаргаж ирж ирсэн гэдэг. За тэгээ замаар би мотоциклийнхаа моторыг шилжсэн. За ингээм маргааш нь болж би ямар малгай ямар хувцсгүй. Тэгээ өнөөдөр ямар ч яриач уулын дугуйн тэмцээн ирсэн чинь дээжийнхэн тэд дээр тэмцээн талтаа орчихсон. тэмцээн явагдаад бүр талтаа болсон цагтай. Би тэгсэн чинь дөнгөж ирж юм. За ингээд манайхны тандгаар одоо тэгээд нараах хийсэн байсан. За тэгээ манай ахмад нээлттэй үйл ажиллагаа бүгд зогсож байна. Тэгээ өмнөх тамирчид нь бас шагналаа гартуулж авах гэж ирсэн байсан. За ингээд манай дуул бүний хөлжгүй сарнцах. Тэгээд автойл тэгээд юу л ингээд спонсор нээлт хийсэн. Тэгээд өмнөх тамирчид маань нөгөө одоо уулын дугуй аваргасан тамирчид маань ингээд медальцсан авчихсан солонгойч замыг маань мэдсэн. За тэгээд бакамт бол манай цом авчихсан байсан. За тэгээд би энэ бүгдээс авчихсан байсан гэдэг. За тэгээд манай даун хөлийнхэн дээр варм хийжсэн. Тэгээд би доороос алхаж ирэхсээр итгэлийн чинь доошоо буугаа яваад өгсөн байсан. Ингэсэн тэгсэн гэлээ тэгнэс. Тэгээ би ер нь өглөө нь нөгөө юу болсон болохоор бас нөгөө гадагш явах гэж юмнуудаа бэлдээд бодлоо. Хоёр ажил хийгээд давхар яваадсан. За даах толгоогоор шүхрээ өрсөн. гэрээс бас авч байгаа. Даахын Усундаа авч өгч байгаа. яхаа баглаа болоод тийм хүн ярьцаагаад байсан. Тэгэл ингээл доошоо дээшигээ өдөр хидэж чалахад байгаа юм. За энэ гараа юм уу? Тэгээд яг жинхэнэ гараан дээр ялж. Тийм ээ.
Хүүхдүүдийн бүтэн замын тусах гэж ирсэн байна. Тэмцээн болох уулны өрөөдөр байна да. Улсын аварга тэмцээн бас аваар бэлтгэл болно гэж байна. Амарсны бэлтгэл. Яд гэвэ Даунгэл Монголд орсон юм те. Яа. Тэгээд манай дуу холбооны эмч байсан болохоор анхны тусламжийг шууд авч үзүүлсэн. За тэгээд юм нь хуурсан байсан. Уулын дугуй улсын аварга нь өнөөдөр боллоо. Эхний одоо про элит мэлгэд ангиллуулт нь явсан. Манай дааван хэлээд тамирчид өнөөдөр варма хийлээ. Тэгээд вармын үеэр юу болоо? Нэг хүүхэд игмээ хугаллаа. За тэгээ яг уулын дугуйхаа улсын аваргатаа орж байгаа бас нэг залууг хугалж бас өөр нэг залуу шагаагаа малтсан байна. За ингээд энийг юу хэлэх гээд нэг бид нар яг экстрим спортоор хичээлж байна. Ондод дугуй спорт зүгээр л одоо хүмүүс одоо яг түгээмэл яг хүүхдүүд дугуй ундаг гэж ярьдаг бол яг дугуйг эрсдэлгүй ур чадвартай унана гэдэг чинь спорт юм аа. Тэ? Гэдгийг харуулах гэж уулын ийм том тэмцээн зохиож үзлээ. Одоо манай Даунгэл Монголиа Дак ах байна. Дугаар боны төгөлдөр ах байна. Эрик ах байна. Бүгд маш их хичээлээ. Тэгээд ийм бэлцнээр ингэж харуулж ингэж хэллээгүй. Зүгээр ер нь бол ур чадвар, төсвөр бичээд тэгээд энэ бүх зүйл байж энэ уулын ондог дугуй спорт юм биш үү гэж харуулж байна да. За зүг жоохон сонирчлаа. За энэ өнөөдөр дуусаж би тэгээд цаас болоод буцаад уулан дээр KFC-г реклам хийгээ шүү. тэгээд цаас олчоод аавынхаар дээрж аавыг аваад уул руу буцаж одоо тэмцээн болох уул руу ирж тэгээд манай аав доохон байдаг болохоор бидтэй зөв манай замыг харах гээд өөрөө дуудаг ирсэн. За тэгээд аав яваад бид нар баяртай цай хийгээд эндээс шүн хот ингэж гоё харагдаж ирсэн. За тэгээд өглөө ингээд гараа хараад кофе уугаад ирсэн дээ. Онлоо штэ энэ дээ. За тэгээд ер нь бол үнэхээр байгалийн сайхан тэмцээн болсон. Тэгээд манай Даунгэл Монголын 2-3 дүү цуг хонсон, туулах бас хонсон програмтай байж. За ингээл ихний гараанууд гарч ирсэн манай дуу холбооны цагийн шүүгч, бүртгэлийн шүүгчнэр хурж ирээд хяналтаа хийсэн. Тэгээд яг дөрмийн дагуу болсон амар гоё байсан. Тэгээд бас энэ тэмцээн нь UCI point-тэй болж байгаа. Тэгээд бас гоё чипээр цагаа хэмжижсэн. Тэгээд манай клубийн 2 бяцхан гишүүн бай. За манай эмэгтэй райдер байна. Үнэхээр зөрөгтэй болт хийсэн. Тэгээд өөртөө тэмцэж чадсан мундаг охин биш шүү. За ингээд Даунгелийнхаа улсын аваргыг хийгээд дуслаа. Тэгээд бид дээр ганцаараа үлдэж тэр дээрээс хасаар бүх юмнуудыг буулгачаад доош ирж манайд ингээ налаагаас уцсан. Ёо тэр тэмцээний дээр ингээ бүгд бугаал яваад ирсэн юм. Би бүр гав ганцаар үлдчихлээ шүү дээ. За тэг ямарстай шагнал гардуулахгүй явагдаж байна. Шагнал гардуулахгүй явцыг би бичлэг болгож хийгээгүй байгаа. Тэр ингээ бөөндө зураг морог авуулж байгаа тиймэрхүү мөн. Тэгээ уусаа ингээ медаль үзэж байна. Азия авахт явсан хүүхдүүд ихэнх нь медаль авсан. Тэгээд авч явсан найдаж явжсэн тэмцэд маань байсан. Бараг би өөр авсан шиг баярлцгаасан. За ингээд Go Extreme Mongolia-гийн хүүхэд медаль авахгүйгээр түрүүлээ харих гэжсэн. За тэгээд медалийг гардуулж өгсөн. За тэгээд даак өгөх энэ дээр тэмцэний юмс тийм ёс зүг байна гэдэг тийм баяр ярьж байгаа. Үг хаядах шиг байсан. За аль би ёсоор тэмцээн маань дуслаа. Бодоогүй төсөөлөөгүй хүмүүс тэргүүн барьцлээ.
Тэр хүмүүс ч гэсэн амар баярлж байна тий. Тэгээд найрлага тавьжсэн хүмүүс бас бэлтжлээ. За тэгтээ нэг юм ингээд тэмцээн нэг жилээр ингээд дуусахгүй шүү дээ. Тэгэхээр жил тэмцээнүүд болно. За тэгээд угаасаа яалж ялагддаг хорвоо бүгдэнд нь амжилт хүсье. Дараагийн яалч чинь чийш байж болдоггүй шүү.